За хүний эрүүн дор үүссэн өөхөн хөрөмтлийг ерөнхийдөө бид нэр давхар өрөг гэж нэрлэдэг байдаг. За яагаад давхар өрөг гэж нэрлэдэг вэ гэхээр одоо хүнийг ингээд доошоо бүхих үед давхар эрүүтэй байгаа юм шиг харагдуулдаг. Хүн дээрээс нь нүрийг их том харагдуулдаг. Үзүүг их өргөн харагдуулдаг. Тэгээд эрүүний ясалан шанаа яснаад бүдэг харагдуулдаг өсөлтөө. За мөн дээрээс нь хөгшин харагдуулдаг. За аваржуу харагдуулдаг. За ийм онцлогуд давхар өрөг үүссэн хүнд бол ерөнхийдөө үүсдэг. За тэгвэл манай эмнэлэг нь одоо давхар өрөг арилгах өгс оруулах мэцээс л хийдэг. Өгс оруулах мэцэс нь 3 мм-ийн зүсэлттэй, ямар ч өвдөлт байхгүй, эдгэрэлт түргэн ийм мэцэс л байна. Мэцэслийн дараа өөрчлөгчдөд ямар үр дүн мэдэгдэх вэ гэхээр давхарлагдаж харагдаадсэн давхар эрүүний өөхөн хөрөмтөл байхгүй болно. Тэгээ эрүү илүү бие хэлбэртэй харагдана. Эрүүний өнцөг, шанааны яснууд илүү тод харагдана. Нүүр хэмжээгээрээ жижиг харагдана. Үзүү нарийнс ч харагддаг байна. За хамгийн гол нь давхар эрүүний өөхөн хөрөмтлийг дахиж үүсэхгүй. Төгс мэдрэмжийг Сандор Медис